Шууд телевизийн сурвалжлах баг бүгд найрамдах Солонгос улсаас бэлтгэсэн дараагийн нэвтрүүлгээ танд үзүүлж байна. Манай улсад уул уурхайн салбар хөгжиж байгаач эргээгээд байгаль орчноо нөхөн сэргээх асуудал, гадаадын хөрөнгө оруулалт, иргэдийн хувь хишиг авах, хувьцаа арилжаа, олборлолт, экспорт гэсэн үгсийн цаана мартагдчихад байна. Харин дэлхийн жишгт өнөөдөр газраа авахж баялгаа авсан л бол маргааш нь ухсан газраа булж нөхөн сэргээдэг уламжлалт тогтжээ. Үүний тод жишээ болсон бүгд найрамдах Солонгос улсын хаагдсан уурхай нөхөн сэргээлт уурхаагаас гарч байгаа гүний усыг хэрхэн цэвэршүүлж байгааг танд үзүүлье. Солонгос улс нь бүхэлдээ өндөр уусаар хүрээлэгдсэн улс. 1950-ад онд солонгосчууд эрчим хүчний хүрэн нүүрс олборлох ажлыг эрчимтэй хийж 6,000 гаруй уурхай ашиглаж байжээ. Гэхдээ нүүрс олборлолтоо хөрсөө хуулж биш, гүний аргаар газраа өрөмдөн цооног гаргаж олборлдог байна. Цооногоо өрөмдөх үед гарсан шороогоо уулсын завсарт овоолж, бусад улстайгаа адилхан болгож, үежилсэн байдлаар нөхөн сэргээлтийг хийж байна. Өдөрт та бүхний миний ард харж байгаа миний зогсож байгаа газар бол 1953 оны 4 сарын 11-ээс 2001 он хүртэл ашиглаж байсан бүгд найрамдах Солонгос улсын самтаан хэмээх нүүрсний уурхай байгаа юм. За энэ ашиглаж байх 53 оноос 2001 он хүртэлх энэ хугацаанд нийтдээ 34 сая 680 мянган тонн нүүрсийг олборлсон байна. За одоо яг үзэгч танд харуулж байгаа энэ хэсэг бол миний ард харагдаж байгаа энэ шаргал өвстэй энэ уул бол самтаан нүүрсний уурхайн нүүрс олборлолтын 1-р давхаргыг та бүхэнд харуулж байна. За энэ давхаргыг 2003-аас 2004 оны хугацаанд гэхдээ 6 сарын хугацаанд Мереко компанийн мэрэгжилтнүүд нөхөн сэргээлтийг явуулсан байгаа. 6 сарын хугацаанд энэхүү одоо нэг нас дургамлуудыг тарьж оруулсан байна. Мэдээж ил болон далд уурхайн олборлолт өөр хоорондоо өөр явагддаг учраас нөхөн сэргээлтийнх нь аргачлалч гэсэн өөр байдаг юм л та. Тэгээд ил уурхайн нөхөн сэргээлтэд одоо хамгийн гол нь юу анхаардаг гэхээр наллууг нь наллууг нь хэрхэн аюулгүй байдлаар хийх вэ, буцааж нөхөн сэргээх вэ гэдэг асуудал тавигддаг. Тэгээд газрын гүний уурхайн нөхөн сэргээлтийг болохоор газрын гүнээс гарсан дээр хаягдал чулуулаг хөдрийн хаягдлуудыг овоолж хийдэг учраас тухайн газарт нь буцаж тэр хүнд болон янз бүрийн хортой бодисууд, хүнд металл болон хортой бодисууд буцаж газартад тарахгүйгээр яаж аюулгүй зүйлэх вэ гэдэгт анхаардаг. Энд болохоор тухайн энэ бүс нутагт хамгийн сайн ургадаг тийм модны төрлийг сонгож энэ чи тариалсан гэж байна л та. Тэгээд энэ мод нь болохоор ерөнхийдөө бас энд сайн ургадаг, сайн нутагшдаг. Тэгээд дээрэс нь болохоор нэг эдийн засгийн хувьд бас ач холбогдолтой дахиад аваад энэ тарьсан модноо ашиглаж болохоор тийм мод сонгож тарьсан гэж байна. Тэгээд тэр мод нь болохоор яг нэг хөл бөмбөгийн талбай энэ төр байдаг шүү дээ. Тийм талбай нэг зүлгийн цэвэрлэх шүүр маягаар ч юм ашигладаг тийм л мод юм шиг үнэтэй. Стандарчлагдсан нөхөн сэргээх аргын дагуу уурхайн хаягдал, уурхайн ашигласан ус, бохирдсон ус, нэвчсэн хөрсний бохирдлыг бууруулдаг байна. Аюулгүй байдлыг харгалзан үзэж, байгаль орчиндөө хоргүй аргыг сонгон, шинжилгээ нөхөн сэргээлтийг хийж байна. Нүүрсний уурхайнууд нүүрсээ шигших, боловсруулах явцад үүссэн уурхайн хаягдлыг устгах, хорт бодисыг нь идэвхгүйжүүлэх, хатуу битжүүлэх зэрэг аргаар хүн болон байгаль орчинд нөлөөлөх хэмжээг нь зарчмын хувьд таслан зогсоож байгаамаа. Уурхайн гүнээс гарч ирсэн шорооноос үүссэн овоолгын нуралтаас сэргийлэх ажлыг ч бас хийж байна. Уурхайн овоолгын нуралт үүсэх боломжтой хэсэгт овоолгын хэмжээ, тухайн газрын бүтэц, харагдац, хүртэх боломж зэрэг тухайн талбайнхаа нөхцөлийг нэгдсэн байдлаар судлан, үе шаттайгаар нөхөн сэргээлтийг гүйцэтгэж байна. Далд уурхайг ашиглахад үүссэн газар доор хонгил нь хүний амнаас эд хөрөнгөд ихээхэн хохирлыг учруулсаар байна. Үүнээс сэргийлэхийн тулд хөрсний аюулгүй байдлын судалгаа, хөрсний суултаас сэргийлэх болон нөхөн сэргээлт хийсэн байна. Солонгосчууд уурхай нөхөн сэргээлтээ оройтож эхэлсэн ч гэлээ хөрс, ой, усны нөхөн сэргээлтийг амжилттай хийж явна. Уурхайн гүнээс гарч байгаа хатуулаг, эрдэс ихтэй усаа солонгосчууд 2 аргаар цэвэршүүлж байгальдаа эргүүлэн цутгаж байгаа юм. Одоо таны харж байгаа энэ газар бол уурхайн гүнээс гарч байгаа усыг
физик, химийн аргаар цэвэршүүлж, ойролцоох гол руугаа цэвэршүүлсэн усаа зутгах байгууламж юм. Тэр яг одоо үзэгч таны харж байгаа энэ артлын хэсэг бол 1953 онд байгуулагдсан Хамтай гэж нүүрсний уурхай. За энэ нүүрсний уурхаагаас шагдан гарч ирж байгаа усыг цэвэршүүлэн яг байгалийн цэвэр ус болгон гаргадаг одоо энэ ус цэвэршүүлэх байгууламжийг та бүхэнд харуулж байна. За энд мэдээж хэрэг биологийн болон химийн чиглэлээр усыг цэвэршүүлэх аргыг хэрэглэж байгаа. Мэдээж хэрэг уурхайн гүнээс гарч байгаа ус бол хатуулаг ихтэй маш олон химийн элементүүдтэй байдаг. Тэгэхээр эдгээрийг хүчил төрөгчийн болон бусад одоо элсний шүүлтүр гэх мэтчлэн эсгүүдээр дамжуулсны эцэст цэвэр ус болон одоо байгальтай эргээгээ шахагдаж байгаамаа. Гинэлтэнчнээс гарч одоо энэ уурхаагаас гарч байгаа бохор уснууд нь ихэвчлэн ямар нөгөө элементүүдээр бохирдсон байдаг гэхээр ихэвчлэн нөгөө нэг төмөр тэгээд манган гинэ. Тэгээд төмөрийг болохоор энэ усанд агуулгадж байгаа одоо уурхаагаас гарахдаа 30 ppm байдаг бол 1 ppm хүртэл багасгаж одоо цэвэрлэдэг. Тэгээд манганы хувьд болохоор 3 ppm-ийг 1 ppm хүртэл одоо болгож цэвэршүүлж гаргадаг юм аа. Манган төмөрийнх нь агуулмжийг бүр 1-ийн 3 хоёулангийн 1 ppm болтол одоо бууруулаад цэвэрлэдэг. Тэгэхээр энэ нь болохоор яг хэвийн одоо юу гэдэг ундны усанд бол хэрэглэхэд хангалттай гэдэг юм байна л да. Одоо баг энэчнээс цэвэршүүлэлт гарч байгаа ус нь одоо энэ голоор урсж байгаа уснаас ч баг хамаагүй цэвэрхэн гэж хэлж болно. Гэхдээ тийм цэвэрхэн юм чинь одоо усанд амьдарч байгаа тэр загасч байд юм уу? Одоо хүмүүс одоо аваад хэрэглэхэд ямар нэгэн хор нөлөө ердөөсөө байхгүй. Тэгээд хамгийн гол нь манай ус болохоор нэг ус элбэгтэй учраас ундны ус мусанд ашиглах өөр уснууд элбэгтэй учраас заавал энэчнээс гарч байгаа усаа тэгж нэг ундны ус одоо голын ус чинь мэдээж ариутгаад тэгээд ундны усанд гаргадаг шүү дээ тий. Тэгэх зардал нь арай өндөр байдаг учраас заавал энэчнээс гарсан усыг унтанд хэрэглэхгүйгээр өөр газараас аваад хэрэглэждэг. Гэхдээ ер нь бол болохгүй гэсэн юм байхгүй маш өндөр хэмжээнд цэвэрлэдэг. 2003-аас 2004 оны хооронд яг энэ одоо байгууламжаа барьж дууссан. Тэгээ өдөрт одоогийн байдлаар болохоор 13,000 тонн ус цэвэршүүлж гаргаж байгаа. Яг бүрэн хүчин чадал нь бол 26,000 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Энд чинь болохоор яг тэр нөгөө хяналтынхын газар нь болохоор нэг л хүн хянаад байж идэм байна л да. Тэгээд 24 цагаар гэхдээ хамгаалттай. Тэгээд янз бүрийн эвдрэл гэмтэл гарлаа гэхэд хоёр давхарт нь автомат одоо нөгөө юундаа гарч машин дээр нь гарч ирд юм байл да. Тим одоо доголдол үүссэн ч гэдэм үү. Тэгээд тиймэрхүү юм гарах юм бол дор нь засчихдаг. Нэг хахтар асуудалгүй ингээд автоматчилсан болохоор өөрөө ингээд яваад байдаг. Тэгэхээр энэ уурхай болохоор яг хаагдсан. Гэхдээ нөгөө хаагдсан ч гэсэн нөгөө газар доогуур явсан нөгөө хонгил байгаа шүү дээ. Олборлолт хийсэн хонгил. Тэрнээс өдөрт одоо яг энэ хэсгээс хамтай яг энэ хэсгээс бол өдөрт 10,000 тонн юм ус гарч ирдэг. Тэгээд энэчнээс 1 км-ийн зайтай хамбэг гээд бас юм цааног байд юм байна. Тэрнээс болохоор 3,000 тонн. Тэгээ нийтдээ бол өдөрт 13,000 тонны бохороос газрын гүнээс гарч ирдэг. 1958 оноос 1993 оны хооронд ашиглаж байсан Хамтай нэртэй нүүрсний уурхаагаас гарч ирж байгаа усыг энд цэвэршүүлдэг. Энэ цэвэрлэх байгууламжийг 2003 онд Солонгосын нөхөн сэргээлтийн агентлаг байгуулжээ. Өдөртөө 26,000 м³ усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Энд эхлээд физикийн аргаар усаа цэвэршүүлээд том торхонд хоримтлагдсан усны тунцыг нь доош шүүгээд дээрх цэвэр усыг нь дахин татаж элс хайрганы шүүлтүүрээр тунгаадаг байна. Тэр үзэгч та бүхэн түрүү харуулсан энэ Хамтай уурхаагаас гарч ирж байгаа бохир усыг цэвэрлэх байгууламжид цэвэрлээд энэ суудуу гэх юм гол руу дэрэгдэн урсж байгаа гол руу цэвэршүүлэгдсэн усаа ингэж цутгаж байна. За энэ усудаа цутгагдаад энэ суудуу голыг дагаад одоо цэвэршүүлэгдсэн ус нь гол дотроо одоо шингээд ингээ урсаад явж байна. Хаагдсан далд уурхаагаас шүүрч гарах уснаас үүдэх бохирдлыг бууруулахын тулд ус цэвэршүүлэх байгууламжийг хийсэн. Үүнтэй ижилхэн ус цэвэршүүлэх 30 байгууламж энэхүү Канвон хэмээх мужид байдаг байна. Эдгээр байгууламжинд ус цэвэршүүлэх, үр ашгийг нь хэвэнд нь хадгалах, нэмэгдүүлэх засвар үйлчилгээг байнга Солонгосын нөхөн сэргээлтийн агентлаг хийж байгаа юм. Солонгосчууд уурхайн гүний усаа физик химийн аргаар цэвэрлэхээс гадна байгалийн аргаар цэвэршүүлэх технологиг хэрэгжүүлж байна.
Үзэгч таны харж байгаа миний ард байгаа энэ ус бол Бүгд найрамдах Солонгос улсын 1963 оноос 92 оны хооронд ажиллаж байсан нүүрсний уурхаагаас гарч ирж байгаа бохир усыг цэвэршүүлж байгаа технологиг та бүхэнд танилцуулж байна. За бид түрүүн химийн аргаар усны бохирлыг цэвэрлэх одоо энэ хэсгийг танилцуулж ирсэн бол энэ бол химийн аргаар биш, ургамлын аргаар усан дотроо бохир усаар хооллож эргээд усыг одоо цэвэршүүлж байдаг энэ ургамлыг усан дотроо тариад эргээгээ цэвэр ус болгон байгаль руугаа шахаж байгаа энэ технологиг танилцуулах гэж байна.